ерөнхийлөгчөө, эрхэм бизнес эрхлэгч иргэдээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн төсөл батлагдах юм бол төрийн оролцоог багасгаж, хувийн хвшлийн орчныг сайжруулах, засгийн газраас хэрэгжүүлж байгаа чөлөөлийн зорилтыг хэрэгжүүлэх түүхэн боломжийг өгөө хийхээр байна. Би бизнес эрхлэгч, хувийн хвшлийн салбараас гарсан хүний хувьд би бизнес эрхлэгчд анхаарал хандуулаач гэж хүсэж байна. Яагаад гэвэл бодит амьдрал дээр бизнес эрхлэгчид зөвхөн итгэж болох тэнцвэртэй төрийг хүсдэг. Монгол төрийн бэлэгдэл болсон соёмд тэнцвэртэй байх агуулгыг багтаасан, шингээсэн байдаг. Тэнцвэртэй байна гэдэг бол өөрөө доктортой хөгжлийн язгуур юм аа. Энэ хууль засаг төрийн тэнцвэрийг сулруулж цөөн хэдхэн даргын тохиураар хэдэн дарга нарт аливаа хууль шийдвэр гаргах эрхийг төвлөрүүлэх эрсдэл рүү чирж байна гэж харж байна. Энэ бизнес эрхлэгчид бол зах зээлд сөрөг дохио өгж байгаамаа. Өөрөөр хэлбэл хувийн хвшил, бизнес хийдэг жирийн иргэний өнцгөөс бол том ухралт болж байна гэж харж байна. Өнөөдрийн Монголын нөхцөл байдлыг бид бодитоор харах хэрэгтэй. Бид хоёр том хөршийн дунд маш эмзэг нөхцөл байдалд оршиж байгаа. Ийм орчинд Монголын хамгийн том давуу тал юу юм бэ? Ерөөсөө л энэ бол энгийнээр итгэлцэл байгаамаа. Хуулийн доктортой, ойлгомжтой, маргаан нь шүүхээр шударгаар шийдвэрлэгддэг. Энэ л итгэл байгаа юм аа. Парламентын бие даасан байдал алдагдаж, нэг удирдагчийг тойрсон тойрон хүрээлэл, тэдний гэр бүлсэг байдлаар асуудлууд шийдвэрлэх нь бизнесийн орчинд маш халтай. 3 дахь хөршийн бодлогод сөрөг дохио очно. Монгол улсад хөрөнгө оруулах сонирхолтой 3 дахь хөршийн бизнес хөрөнгө оруулагч түншүүд Монголыг зөвхөн байгалийн баялгаар бус ил тод хууль суурилсан, ардчилсан улсаар нь үнэлдэг. Хэрэв тэдний парламентод итгэх итгэл сулрах юм бол бидний хувьд энэ стратегийн давуу талаа алдах нөхцөл байдалд ирж гин гэж харж байна. Тиймээс энэ хууль батлагдах юм бол бидний зорж байгаа засгийн газрын дэвшүүлж байгаа энэ бизнес хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж 30 жилийн хөгжлөөсөө ухрах ийм нөхцөл байдал бид нар ирээд байгаамаа. Эцэст нь хэлэхэд хөрөнгө оруулалтыг татах бизнес эрхлэгчдийг зөвхөн итгэлцлээр татдгаа гэдгийг бас дахин сануулъя. Ийм бизнесүүд нэг зүйлийг л асуудаг. Хууль журам маргааш өөрчлөгдөх үү? Шудраг байх уу? Энэ доктортой төр нь байгаа юу гэдгийг л хардаг. Тэрүүгээр ч хэмждэг байгаа. Иймээс ерөнхийлөгчөө, энэ хуулийн үзэл баримтлал нь Монгол улсын илүү чөлөөт зах зээл бий болгож байна уу? Эсвэл илүү таамаглахад бэрх орчин бүрдүүлж байна уу гэдэг дээр та нэг эргэн харж нэг сайн дахин тунгаагаач гэж хүсэж байна. За, минь дүрийн монтагчд баярлалаа. За одоо лодо самбогч үгүй хэлнэ.